Германы нэрт нейробиологч доктор Таня Зингер хүмүүсийг хоёр хэсэгт хувааж тархины соронзон резонансын аппаратанд оруулж агаад бусдын зовлон зүтгүүрийг харуулсан бичлэгүүдийг үзүүлсэн байна. Тэгэхэд бусдын өвдөлтийг яг өөрөө мэдэрч байгаа мэт хамт өвдөж, өрөвдөж, дагаж шаналх даалгавартай А бүлгийн хүмүүсийн тархин дах өвдөлтийг мэдэрдэг хэсгүүд идэвхжиж байсан байна. Тэдгээр хүмүүс ядарч, сэтгэлээр унаж, стрессийн даавар нэгсэж, улмаар бичлэгийг дахиж үзэхээс татгалзаж байжээ. Харин зовж байгаа хүмүүсийг хайрлах, эрч хүч өгөх, сайн сайхныг өрөх даалгавартай Б бүлгийн хүмүүсийн туршилт эрдэмтдийг гайхшруулсан байна. Энэ хүмүүсийн тархины өвдөлтийн төв биш, харин хайр халамж, урамшуулал мэдэрдэг хэсгүүд идэвхжиж мөн дааврууд ялгарсан байжээ. Тэд ядарч туйлдах нь утгай улам их хүч, урам зориг орж нөгөө хүмүүст туслах бодит сэтэл нь нэмэгдэж байжээ. Тэгвэл энэ хоёр сэтгэл зүйн төлөв яг юугаараа ялгаатай вэ?